Монгол Улсын засгийн газраас 2020 он гэхэд 1 сая жуулчин хүлээн авах зорилго тавин үйл ажиллагааныхаа хөтөлбөрөөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд байгаль орчин аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын үйлчлэгээний чанарыг сайжруулах салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Улаанбаатар хот болон 21 аймагт нэгдсэн стандарт бүхий зочлох үйлчлэгээний төрөлцсөн сургалтыг зохион байгуулж байна. Ховд аймагт зохион байгуулсан сургалтад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн аж ахуйн нэгжийн төлөөлөл болон хөдөлмөр эрхлэхийг хүсэж байгаа 200 гаруй иргэн хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа. Тэгэхээр энэ төгссөн бүх хүмүүс маань энэ аялал жуулчлалын салбарт одоо гэрчилгээтэй мэргэжлийн гэрчилгээтэй болоод энэ аялал жуулчлалын хүний нөөцийн цахим системд ингээ бүртгэгдчихэж байгаа аль биесээр. Тэгэхээр энэ хүмүүс цаашдаа ажлын байраар орон нутагт хангагдах боломж бүрдэж байна. Нөгөөтэйгөр ажлын байранд ажиллаж байгаа хүмүүс өөрсдийнхөө мэдлэг ур чадварыг дээшлүүлж байна. Тэгэхээр өнөөдөр энэ заалан цугларсан халдвар ажиллагаанд цугласан нийт одоо оролцогчдоос харахад оролцогчдын маань 50 орчим хувь нь яг хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөр эрхлэх насны залуучууд байж байна. Тэгэхээр энэ хүмүүс цаашдаа ажлын байраар хангагдана гэдэг нь өөрөө энэ хүмүүсийн амжиргааны түвшин дээшлэх, орлого дээшлэх, тогтвортой амжиргааг бий болгох гол ач холбогдолтой. Нөгөөтэйгөр энэ нэгдсэн стандарт бүхий сургалтанд хамрагдсан гэдэг нь өөрөөсөө яг энэ улсын хэмжээний болон олон улсын хэмжээнд төхөж очсон юм жишг бүхий стандарт үйлчилгээг гадаад дотоод иргэдэд үзүүлэх боломж бүрдсэн гэсэн үг. Сургалтад хамрагдсан 200 гаруй хүний 50% нь ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан байна. Энэ сургалтад хамрагдсанаар сургалтаар олж авсан мэдлэг дадлага туршлагаа дайчлан үйлчилгээний салбарт ажиллах бүрэн боломж нээгдэж байгаад баяртай байна. Орон нутгад одоо бид цэцгийн дагуу шийдэг. Энэ сургалтанд хамрагдсанаа аялал жуулчлалын чиглэлээр, хоолны чиглэлээр энэ сургалтанд хамрагдлаа. Маш их үр дүнтэй, сэтгэл ханамжтай байна. Би котос тайлбарлагчийн мэргэжлэр энэ сургалтыг төгслөө. Хөдөөний малч энэ нөхрөлийн төлөвлөлийг энэ сургалтанд хамруулснаар энэ яг одоо натурууд энэ орон нутгийн зан заншил одоо хөдөөгийн амьдралыг одоо энэ Монгол орныхоо сайхан хөдөөний байгалыг харахад ирнэ гоцоо жуулчид ирдэг. Тэрийг үндсэндээ яг оргоор нь үзүүлэхэд хамгийн дөтөөхөн усууд малчид нөхрөлийн усууд байдаг. Тэр утгаараа бол тэр гадаадын хүмүүстэйгээ харьцах, соёлд суралцах, орон нутгаа өгөөд зан заншил энэ өхрийн борс гадаг хэрэг ихрийн сэтгэлтэй ардын сайхан гэж энэ их олон угсаатны зүйн судлалыг түгээн дэлгэрүүлэхэд одоо нэг хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Би болохоор бариста мэргэжлэр суралцсан. Ховд аймагт одоо нэг ганц байдаг ховд кофе шопт ажилладаг юм байна. Тэгэхээр энэ хүн мэргэжил нь бол ер нь олон талын одоо ур чадварыг шаарддаг. Тухайн хүнийг ороод ирэхэд харилцаж байгаа харилцааны соёл, тухайн хүнийг одоо хүндлээ гаргадаг хүндэтгэлээс эхлэн олон зүйлийг одоо сурч мэдэж авлаа. Цаашдаа одоо энэ чиглэлээр өөрийгөө илүү их хөгжүүлэхийг хүсэж байна. Би энэ сургалтанд удирдах ажилтнанд бол менежерийн сургалтанд хамрагдсан байгаа. 5 өдрийн сургалтанд хамрагдаад энэ бол яг газар дээр буулсан хүн дээр яг чиглэгдсэн сайхан сургалт боллоо. Тэгээд яг менежер хүн гэдэг ямар хүн байх ёстой юм бэ? Доор ажиллаж байгаа хүмүүсээ хэрхэн ажилуулах юм бэ? Харилцаа ер нь бүх юм харилцаанаас эхэлнэ шүү дээ, тий. Хүмүүстэй хэрхэн зөв харилцах вэ? Тэгээд жуулчны аз болон зочдуудлын бүх үйл ажиллагааг хариуцж ажиллаж байгаа учраас маш чухал. Ийм мэргэжлэрээ ингээд 5 өдрөөс суралцаад төгсөндөө маш их баяртай байна. Олон улсын жишгт нийцүүлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу тухайн салбартаа 5-аас дээш жил ажиллаж байгаа мэргэжлийн сургагч багш нар аялал жуулчлалын зочин ухтагч, зөөгч, вартин дээр бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, ачаа зөөгч, хаалгач, тоогооч, хөтөч тайлбарлагч, жолооч, удирдах ажилтан менежер гэсэн 10 чиглэлээр мэргэжлийн сертификат олгох сургалтыг амжилттай явууллаа. Улсын хэмжээнд анх удаа өн төлбөргүйгээр зохион байгуулсан тус сургалтын үр дүн тухайн иргэн цаашлаа тусгай аймгийн эдийн засагт зохих хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.